Сайн бацхан үзэгчдээ та бүхэндээ гэрэлтэй цан хөтөлбөр мегмар гарагийн дугаараа хүргэж байна. Тэгэхээр хөтөлбөрийн та бүхэндээ хүн төрөлхтөнд хэрэгтэй нээлтийг хийж чадсан агуу сууд хүмүүс болох Нобелийн шагналнуудын тухай мэдээллийг сонирхолъё. Инхтаймны төлөө тууштай тэмцэгч Фридтjof Nansen 1861 онд төржээ. Дайныг эсэргүүцэгч үзэлтэй тэрээр одоогийн Осло хотод лед нэр хүндтэй бүхий шүүгчийн гэр бүл мэндэлсэн юм. Ёс суртахууны хатуу чанга зарчмыг эцгээсээ үйлсэн бол эхэн түнд аялал жуулчлал, спортоор хичээллэх сонирхлыг төрүүлж өгчээ. Тэрээр ямар ч амралтгүйгээр 50 км замыг санаар тулчдаг байсан юм. Nansen 1881 онд Ослогийн их сургуульд байсан. Амьтан судлалын дамжаанд орсон ч зөвхөн үгээр зогсон юм. Шинжлэх ухаан, уран зураг гэх маш олон юм сонирхож байсан. 1882 онд Викинг далайн хөлбөр Гренландыг зөрн анхныхаа аялалд гарчээ. Замын тэмдэглэл нь ирээдүйд маш сайн ном болсон. Мөн тухайн үедээ тэрээр хойд төрөлд ойртсон хамгийн анхны хүн байсан. 1905 онд ажлаа охин Шведээс Норвегийг тусгаарлах ажиллагаанд оролцов. Дараа нь шинжлэх ухааны мөрөө дахин хөөж эхэлсэн боловч дэлхийн 1-р дайн эхэлсний дараа эргэлт буцалгүйгээр улс төрлөө орчээ. 1917-оос 1918 онд Вашингтонд Норвегийг төлөөлөх болж холбоотнуудтай хилцээр хийм бүсэлтийг сулруулад хүнсний зүйл ачсан далайн хөлгүүдийг нэвтрүүлж чадсан. 1919 онд Норвегийн эрх хэрхийг үндэсний нийгэмлэгт хамгаалан сууж, жижиг улсуудын ашиг сонирхлыг тусгасан Версалийн гэрээнд гарын үсэг зурхад ихээхэн хувь нэмрээ оруулсан байдаг. Тэрээр Норвегийн төлөөлөгчөөр таалал төгсөх хүртэл ажилласан бөгөөд 1920 оны хавар цэргийн олзлогчдыг эх орондоо буцаах талаар тун их ажлыг хийв. Ер нь хагас жилийн хугацаанд 450 орчим олзны хүнийг эх оронд нь эргүүлэн өгсөн гэж. 1921 онд Nansen дөрвөстэй хорооны тэргүүн болж бүртгэлийн дүрмийг баталсан нь одоо хүртэл мөрдөгдөж байгаа. Мөн энэ онд Оросд хүнсний тусланд үзүүлэхэд гол үүрэг гүйцэтгсэн билээ. Түүний тэрхүү хэрэгжүүлсэн хөтөлбөрийн үдүнд 20 сая хүн өлсгөлөнгөөр өгөхөөс авраглаа. Мөн Грек болон Армени дөрвөсдөд үнэлж баршгүй тус үзүүлсэн юм. Түүний олон жилийн турш хийсэн энэхүү хүмүүнлэгийн ажлынхын төлөө 1922 онд Нобелийн шагнал хүртээ. Гэрэлтэй цан хөтөлбөр үзэгч та бүхэндээ өнөөдрийн зочноо уулзаж байна. Тэгэхээр манай өнөөдөр студиуд маань Банк бус санхүүгийн байгууллагын холбооны ерөнхийлөгч бид Банк бус санхүүгийн байгууллагын захирал Алтан Сүх оролцохоор урьдчилж ирээд байгаа юм. За танд орой мэндийг хүргэе. Орой мэнд. Тэгэхээр хүний одоо амьдрал тийм ээ бидний өдөр тутмын хэрэгцээнд эдийн засаг одоо мөнгө санхүүтэй холбоотой маш их асуудлууд гарч ирдэг. Мэдээлэл хэрэгтэй байдаг боловч одоо монголчууд маань нийт даяараа гэх юм уу яг үнийг хэлэхэд мэдээлэл хомс байдаг. Дам сонсох ч юм уу, сургаар ч юм уу эсвэл ямар нэгэн одоо банктай холбоотой шаардлага гарахад л тэрний тухай сонирхдаггүй гэхээс ерөнхийн нэг мэдээлэл багтаа байгаад байдаг юм шиг санагдаад байдیں۔ Ер нь бол бид нар чи мэдээллийн 90 зуунд амьдарч байгаа шүү. Тэгээд бүх мэдээллийг авах боломж бол байгаа. Интернетээр одоо телевиз, радио, сонин хэвлэлээр бол авах бүрэн бололцоотой байгаа. Гэсэн хэдий ч ер нь яг санхүүгийн
холбогдолтой санхүүгийн зах зээлийн холбоотой мэдээллүүд за санхүүгийн одоо оролцогч байгууллагуудын үйл ажиллагааны талаар бас төдийлөн бас сайн хүрээгүй байна л да. Ялангуяа нийт иргэдэд магадгүй төрийн түвшээдүүдийн түвшинтээр банк усын талаар бол ойлголт их дутуул яваад байна. Тэгэхээр яг үннийг хэлэхэд бол банк ус санхүүгийн байгууллага гэхээр нөгөө дуулан шуугантай байгаад байсан хадгалан зээлийн оршоотой адилхан ч юм уу гэж ойлгодог нэг хүмүүс бас олон байгаад байгаа болоо гэж бодоод байна. Тийм ээ, энэ яг үнэн одоо хадгалан зээлийн оршоо банк санхүүгийн байгууллагын талаар хүмүүсүүд бол яг л нэг мэт одоо ойлголт бол явсаар ирлээ л дээ. Тэгэхээр хадгалан зээлийн оршоо гэдэг бол өөрөө гишүүдтэй үйлчлэх зорилготой гишүүдээс хадгаламж татанд өвлрүүлээд түүнийг буцаагаад гишүүдийнхээ сайн сайхан зориулна одоо санхүүжилт хийдэг ийм оршооны хэлбэртэй ийм одоо байгууллага байгаа. Банк ус санхүүгийн байгууллага бол өөрөө өөрийн хөрөнгөн дээр эзэдийн оруулсан хөрөнгөн дээр тулгуурлан нийт одоо иргэдэд тийм ээ зөвхөн гишүүд биш нийт одоо ард иргэд зориулсан аж ахуйн нэгжид зориулан санхүүгийн бүтээгдэхүүн үйлчлэгээ одоо хүргэдэг ийм ашигын төлөв компани байна. Тэгэхээр энийг бол одоо ер нь ялгаж салгаж ойлгомоор байна. Хүмүүсүүд одоо хадгалан зээлийн оршооны хямралын үеэр банк ус санхүүгийн байгууллага байж л байсан. Тэгтэл одоо хадгалан зээлийн оршоо хямрахаар банк ус нь бас хямрал одоо тэр үед дампуураад гэсэн ийм ойлголт бол одоо болтол яваад байна л да. Тэгэхээр энийг бол бас ялгаж салгаж ойлгомоор байна тий. Банк ус санхүүгийн байгууллага бас олон жил доктортой үйл ажиллагаа явууллаа гэж би бас таны ярианаас сонсч байсан. 10 жил болж байна гэжсэн. Тэгэхээр магадгүй хүмүүст одоо тийм ээ 10 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулаад олон хүний амьдрал тусдын болж исэн баха. За банкыг бодвол гэдэг ч юм уу, банк ус санхүүгийн байгууллагын давуу тал ашиг тус нь юу юм бэ? Өнөөдөр би магадгүй мөнгөө хэн нэгэнд итгэж найдаж хадгалууллаа. Эсвэл одоо зээл авлаа гэхэд юугаараа илүү давуу талтай байж чадах вэ? За тэгэхээр ер нь бол банк ус санхүүгийн байгууллага анх 2001 онд банк ус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар банкны бусад санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх 11 төрлийн санхүүгийн үйлчлэгээ явуулах ийм зорилготой хууль бол батлагдаж энүүгээр бол анхны одоо банк усуд байгуулагдсан юм аа. Ингээ 2002 онд бол манай холбоо бол байгуулагдсан. 2002 оны 19 6-ны өдөр ингээд 10 жил болжээ. Өнөөдөр бол 10 жил болсон байна. За энэ хооронд бол бид нэр бол зөвхөн одоо өөрийн өрөнгөндөө тулгуурлан санхүүгийн маш одоо сахилга баттайгаар энэ 11 төрлийн үйл ажиллагааг бол хүргэсээр ирлээ. За энд ямар үйлчилгээнүүд байдаг вэ гэхээр зээлийн үйл ажиллагаа, ихтгэлцлийн үйл ажиллагаа, за санхүүгийн одоо хөрөнгө оруулалт богино хугацаанд хөрөнгө оруулалтын одоо үйлчилгээ, за захим төлбөр тооцоо, мөнгө өөлөг, төлбөрийн баталгаа гэд ингээд банк ус санхүүгийн үйл 11 тусгай зөвшөөрлөлтөд эрхэлдэг ийм одоо үйлчилгээ үзүүлж байгаа юм аа. Тэгэхээр энэ бол олон төрлийн тийм ийм одоо үйлчлэгийг хүргэдгээр нийтүүд онцлог. Нөгөө талаар нийт активыг ингээ хараад үзэхээр банк ус санхүүгийн байгууллагуудын нийт 70 гаруй хувь нь бол нийт активын 70 гаруй хувь нь өөрийн хөрөнгө байж байгаа. За банкны сектор бол өнөөдөр зохистой харьцаагаар бол нийт хөрөнгийн 12% нь өөрийн хөрөнгө. Бус нь одоо улсаас өсөлж байгаа мөнгө. Иргэдээс одоо татанд үйлсэн одоо хадгаламж, байгууллагын харилцах данстууд, төрийн одоо мөнгнүүд, нийгмийн халамжийн зарим сангууд одоо бүгд бол арилжааны банк дээр төвлөрж байна. За хадгалан зээлийн оршуудын хувьд бол иргэдээс одоо гишүүдээсээ хадгалан төвлөрүүлсэн ийм байдалтай байна. За нийт зах зээлийг санхүүгийн зах зээлийг ингээд ерөнхийдөө хараад үзэх юм бол за саяны 3 субъектыг яагаад яриад байгаа юм гэхээр ер нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлөлт 3 субъект л байна. Тийм үднээс нь би банк ус санхүүгийн байгууллага, хадгалан зээлийн оршиг гэж яриад байгаа. За санхүүгийн секторыг аваад үзэх юм бол 95%-ийг нийт одоо хөрөнгөний 95% нь бол арилжааны банк эзэлж байна өнөөдөр. 2.5% банк бус санхүүгийн байгууллагын сектор, даатгалын салбар бол 0.7%, хадгалан зээлийн оршоо бол 0.5 гэд үлдсэн нь бол үнцаас одоо брокер дилерийн тийм ээ гэсэн ийм байршилтай байна. Уул нь бол бүтцийн үед аваад үзэх юм бол санхүүгийн сектор маань хөрөнгийн болон мөнгөний
зах зээлийг бол тэнцвэртэй байлгана гэдэг нөгөө онлоор аваад үзэх юм бол үндсэндээ мөнгөний зах зээл нь үндсэндээ нийт 95 одоо 97% нь бол үндсэндээ мөнгөний зах зээл эзэлжил явж байна л да. Тэгэхээр одоо биднэрт нэгдүгээр хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх шаардлага байна. Нөгөө талаар энэ санхүүгийн зах зээлийн өрсөлдөөнийг дэмжмээр байна тийм ээ. Өөрөөр хэлбэл төрөөс явуулж байгаа бодлого маань энэ одоо санхүүгийн секторуудад ижил тэнцүү хэмжээгээр одоо дэмжих бодлого явуулахгүй бол манайх үндсэндээ арилжааны банкны одоо ийм зах зээл санхүүгийн зах зээл одоо цаашд бол давмгаалаад ингээд монголчлоод явах нэ. Уг зээлийн хүүг бууруулдаг бол их сайхан байна. Гэхдээ яг одоо амьдрал дээр бодит байдал дээр буурхан битгий хэл одоо өмнөх жилээс гэдэг юм уу баг өмнөх хэдэн саруудаас өсөх хандлагатай байгаад байгаа юм уу банкнуудын зээлийн хүн тийм ээ магадгүй зээл авч байгаа ард иргэдэд одоо аж ахуйн нэгж эрхлэгчдэд бас их жоохон хүнд нөхцөлтэй дарамт болохоор юм шиг зүгээр сонирхоод үзэхэд нэгдүгээр мэдээж одоо инфляц байгаа. Мөнгөний одоо ханш мөнгөний өөрийн худалдаа авах чадвар бол байнга суларч байна. За энэ бол одоо сүүлийн одоо 3 жил гэхэд одоо дандаа 10-аас дээш явчлаа. 10 11 одоо энэ жил бол 14% инфляц одоо гарахаар харагдаж байна. Тэгэхээр нэгдүгээр энэ бол суур нэг юм зарчим. Нөгөө талаар нэгэнтээ төр маань арилжааны банкуд асар их одоо эрх мэдэл тийм ээ санхүүгийн хөрөнгө татан дөлрүүлэх боломжийг нэгэнт нээгээд иргэдийн хадгалан төрийн мөнгө энэ байгууллагын харилцаатнуудыг бүгднийг одоо байршлах боломж нөхцөл байгаа юм чинь энэ дээр тодорхой нэг үүргийг хөлөөлөгч шаардлага байна л да. Магадгүй төрийн оролцоо энд бол бас чухал байна. Банк бусуудын хувьд бол үндсэндээ өөрийн хөрөнгөөрөө энэ нөгөө санхүүгийн үйлчлэгийг хүртэж чадахгүй байгаа хэрэгсэлт үндсэндээ одоо хүргэдгээр нийгэмд маш ач тустай ингэж үйл ажиллагаа явуулж ирлээ л дээ. Төрийн ямар нэг дэмжлэггүйгээр бид бүхэн үндсэндээ одоо 10 за анхны банксууд байгуулсан 99 оноос хойш ингээд бодох юм бол үндсэндээ 13 жил бид нэр бол өөрийнхөө одоо булчингаар ингээд явж ирлээ. Өнөөдөр Монголд банк санхүүгийн байгууллага ер нь хэд байна. Тэгээ танай холбоо бас байгуулагдсан учраас тийм ээ нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа хаа ямар идэвхжүүлэлт хийж бодож байна, ямар үйл ажиллагаа явуулъя гэж бодож байгаа вэ? Тийм тэгэхээр бид бүхэн банксууд 205 банкс байна. Үүний одоо 40 гаруй банкс нь зөвхөн валют арилжааны чиглэлтэй үйл ажиллагаа явуулдаг. 150 банкс нь бол зээлийн үйл ажиллагаа явуулдаг. За бусад одоо 9 одоо тусгай зөвшөөрлийг бол бусад ингээд хуваарлагдсан ингээд явж байгаа маа. Хөдөө орон нутагт 24 банк санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. За банксууд маань холбоонд бол эвлэлт нь нэгдэж нийтлэг ашиг сонирхлоо хамгаалж байна. Хамгаалахаар бид нар бол маш одоо эвлэлт нэгж байна. За энэ үүгээр бол юу гэхээр энэ салбарын хөгжлийн асуудал энэ бичил санхүүг дамжсан энэ хэрэглэгч харилцагчдынхаа хүртээмж тэр үйлчлэгээний хүртээмж доктортой байдал энэ бүх зүйл дээр бол бид одоо бодлогын хэмжээнд бол харж стратеги төлөвлөгөө боловсруулах ажиллаж байна л да. Тэгэхээр энэ дээр зөвхөн нэг юм тодруулаад хэлэхэд ерөнхийдөө бол санхүүгийн үйлчлэгээ маань хоёр хэсэг бол хуваагдсан. Нэг хэсэг нь та хэдийг хэрвээ та нэгэн бизнес чинь докторцсон үйл ажиллагаа нэгэн чигдэрсэн ийм байвал та бол хаанаас ч санхүү үйлчлэгээ аваа явчих. Гэтэл нөгөө нэг дөнгөж үйл ажиллагаа эхэлж байгаа өрхийн аж ахуйн одоо бага орлоготой иргэд тийм ээ. За энэ хүмүүсүүд маань санхүү үйлчлэгийг яах юм бэ тийм ээ. Тэр бол нэгт харахгүй. Тэр бол тэнднэрт бол нэгч одоо үндсэндээ маш бага одоо зүйл бол явуулж байгаа. Тэгвэл банксууд бол яг тэнд бол хурж үйлчилж байгаа. Өнөөдөр 210 мянган харилцагчтай. За эдгээр ихэнх нь үндсэндээ дөрөвний хэлсэн секторын ийм улсууд байгаа маа. Тэгэхээр өөрөөр төрийн бодлого маань нэгэнт хоёр ялгамжтай хараад үзчихлээр нөгөө ажилгүйдлийн түвшний дүр буурахгүй байна. Нөгөө талаар том дунд одоо аж ахуйн нэгжүүд бол бүгд маш хурдтай одоо монополийн хэлбэр рүү орж хөгжиж байна. Нөгөө жижигүүд маань үндсэндээ тэнд хоцроод үлдэж байна. Тэгэхээр бид нар одоо ярьдаг тийм ээ нөгөө чинээлэг нөгөө ажлын байр хөдөлмөрлөлтийг дэмжих, ажлын байрыг сайжруулах энэ асуудал бол үндсэндээ энэ бичил жижиг бизнесээ дэмжих энийг чиглэсэн санхүү үйлчлэгээ өргөж байгаа бичил санхүүгийн энэ институцуудыг хөгжүүлэх асуудал чухлаар тавьж байна. Банкнууд бол
өнөөдөр хүүгээ нэмэхгүй л бол дампуурчих гэдэг юм биш юм байна тийм ээ. За өнөөдөр банк ба санхүүгийн байгууллагууд маань тодорхой хэмжээгээр ард түмнийхээ итгэлийг бас дахиж нэмж аваад мэдээж олцсон байгаа. Дээрэс нь төрийнхөө дэмжлэг тусалцаатай байх юм бол илүү одоо тийм ээ ажил хийхийг хүсэж байгаа тодорхой хэмжээгээр суур хөрөнгөтэй байж тэр хүн үйл ажиллагаа эрхэлж ээж цаашаа бизнес нь ажил нь өргөжнө. Тэгэхээр үнэхээр чин сэтгэлтэй хүсэл зоригтой чадвартай байгаа хүмүүсийг дэмжихэд бэлэн байгаа юм байна гэж ерөнхий бас би ярилцлагынхаа явцад ойлголоо. Яг тийм ээ. Үнэхээр төрөлсөн маань үнэхээр банк санхүүгийн байгууллагын салбарт итгээд ингэх юм бид зүтгэе. Бид үнэхээр энэ олон ажилгүй ядуур ихтэй байгаа. Тэгээд энэ маш их одоо санхүүгийн эрэлт хэрэгцээтэй байгаа энэ бичил жижиг бизнес эрхлэгчид бид хүрч үйлчлэе. Өнөөдөр 5 сая төгрөг 10 сая төгрөгийн эрэлт хэрэгцээтэй маш олон бид нар хүрч үйлчлэх боломжтой. Банкуд маань магадгүй үнэхээр бүтэц зохион байгуулалт энэ юунд сонирхол бас байхгүй. 5 сая 10 саяын зээл өгөх бол магадгүй төдийлөн сонирхол алга байна л да. Ерөнхийдөө банкнуудын стратеги төлөвлөгөөр дунд том руугаа шилжиж байгаа. Тэгэхээр одоо нөгөө үлдсэн нөгөө бичил энэ одоо аж ахуйн иргэд рүүгээ хэн хүрэх вэ гэдэг асуудал тулгамж байна. Энд бол үнэхээр төрөлсөн маань итгээд банксуудад одоо санхүүгийн тэр төсөл хөтөлбөр яах юм бол бид нэгдүгээр зээлийн хүүг бид нар одоо ялгаа авахгүй одоо жилийн үүдгийн 15% хүүтэй сарын 1.25% ч юм уу ямар нөхцөл вэ яг тэрүүгээр бид нар маш олон хүнд тараах боломж байна. Магадгүй нэг 5 тэрбумаар нэг аж ахуйн нэгж авч байгаа шүү дээ. 5 жилийн хугацаанд 7% хүүтэй ийм жил авахад 5 тэрбум бид нар 50000 одоо иргэд одоо ингээд тараагаад 5 жилийн хугацаатай тийм үү? Жилийн 7%-тэй 50000 хүн авах нь өөрөө бас л энэ нэг л үр дүнтэй шүү дээ. Тийм. За баярлалаа ингээд бид нэр хүлээж авч студид маань зочлон танд баярлалаа. Магадгүй хүмүүс маань бас хэдүүлэн энэ ялгааг олж харахыг хичээдгүй ч гэж магадгүй эсвэл одоо олж харсан ч гэсэн тийм ээ нэг анзаарахгүй ч юм уу явдаг байж мэдх юм аа. Тэгээд өнөөдөр бас тодорхой хэмжээний мэдээлэл авсан бахаа гэж бодож байна. Тэгээд танаа холбооны үйл ажиллагаанд та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа. Баярлалаа. Тэгээд бүх одоо банксуудтай харилцагч байгууллагуудаа банксын холбооны 10 жилийн баярын мэндийг хүргье. Тийм. Ажилласан ажил амжилт хүсье. Баярлалаа. Өнөөдрийн зочноор Монголын банк ба санхүүгийн байгууллагын холбооны ерөнхийлөгч бид банк ба санхүүгийн байгууллагын захирал Алтан Сүх оролцлоо. Хөтөлбөр үргэлжилж байна. Өдөрт та бүхэнтэй гэрэлтсэн хөтөлбөр уран зохиолын цаг булангаа үргэлжлүүлэн хүргэж байна. Энэ удаагийн уран зохиолын цаг булангаар Доржийн Гармаагийн хагарсан бомб хэмээх өгүүлгийг соёл урлагийн их сургуулийн оюутан Ундармаагийн уншснаар хүргэж байна. Намжин бол урьхан хацтай, тогтун алхаатай. Жаахан хүүхэд шиг намхан нуруутай хүүх. Хэдэн сарын өмнө хотод орж ирээд ахыхаа тусламжаар эмийн санд түгээгчийн ажил олж аваад хөдөөний залуу хүний сониуч зангаар хотын хүүхнүүдийг дагаж иймч соёлын ордон, тиймч үйлдвэрийн улаан булан гэж явсаар бүжиг төсөөлөхтэй болжээ. Ингэж явхдаа Сугар гэдэг инженер залуутай танилцсан. Намхан нуруутайч гэсэн твхэгэр өргөн мөртэй. Бүсгүйчүүдийг инээлгэж дөнгөдөг сүрхий адтай сэргэлэн зан. Бас инженер гэдэг шинэ мэргэжлийн хүртэл намжимд аятайхан санагдсан болохоор өөрөөс нь хол ах санагдах энэ ганц биерийг өрөвдөж хайрлах сэтгэлд хөтлөгдсөөр